Сайн байцгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргээд энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандин сайхан өдрөнд төхөж байгаа эрхэм бүсгүй мегмар сүрэндээ химэн хаяглаж ажлын хамтрагчдын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Өнөр жаргалтай өргөө гэрчээ. Мегмар сүрэн гэж хүн таа тий. Тантай уулзах гал яваад байгаа би байна. Мэдчилгээ үргэлжлэн үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжиж хинхэн дугаараа яг одоо мегмар сүрэн бүсгүйтэйгээ үргэлжлүүлж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажил аль тавтай сайхан байна уу? Сайхан байна уу? Баяртай байна. Баярлалаа. Яг одоо ажлын байран дээрээ бас их завгүй байх шиг байна. Харин таны хувьд бас амьдралын тодхон дурсамж үргэлжилж байгаа байлаа. Өнөөдөр ямар өдөр вэ? Би төрсөн өдөр. Баяраа тэмдэглэж амжсан уу? Амжааг байна. Тэгэхээр яг одоо миний гарт тэрвэр дөрвөн бэлэг байгаа. Таныг зорж ирсэн учир маань мэдээж баярыг тань хаалцахаар хүрэлцэн ирсэн байна. Хорвоод мэндэлсэн хосгийн баяр төрсөн өдрийн мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Их гайхаж байгаа болов уу? Гайхаж гинт бичлэг бэлэг болчихоор манайх налагчуудаа хайр түгээгээд гинтийн бэлэг барьдаг газраас танд илгээсэн нэгэн эрхмүүдийн мэдчилгээг дамжуулах гэж байна. Тэгэхээр бэлэг хинээс юм бэ? Лэрэн таадхээ. За манай ажлынх юм болоо. Огт манай хүүхдүүд ч юм бол би сайн мэдгүй дээ. Тэр гайхаад нэр үнэ гэлгээд. Үнэхээр гайхалтай. Тэглгүй яг хөө. Тэгэхээр эргэлзээтэй их олон асуултад хариулт авахын тулд эхлээд хөтлөгч нь танд ирсэн мэдчилгээний үгсийг нь маш сайн уншиж өгье. Хэрвээ та тунгаан сайн сонсвол бэлэгний эзэд их тодорхой болох байхаа гэж бодож байна. Эрийн түшиг, гэрийн чимэг, төрийн тулгуур, төрлийн язгуур, эрхэмсэг төрсөн эгэлгүй бүсгүй танд энэ цаг мөчид тохиож байгаа төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье. Үйлээ урлаад суухаараа үсгэлэн төгөлдөр байдаг шүү чимэн. Үрсийнхээ харин хамгийн мундаг ижин шүү. Өргөө гэрэн гэрэлтүүлж, үеийн олноо үлгэрлэж, үг үйлдэлээрээ хүрээлэн буй орчиндоо үргэлж үлгэр жишээ болж явдагт нь бид бахархаж бас баярлаж явдаг юм шүү. Бид ажил амьдралын гараагаа хамтдаа холбож нэгэн хамт олон хэмээн нэрлэгдэж явдаг. Тиймээс бидний амьдралын маш урт удаан цаг хугацаа хамтдаа үргэлжилдэг. Харин энэ бүсгүйн хүн чанар, хүнлэг сэтгэл үргэлж биднийг эрч хүч урам зоригоор хөтөлж байдаг юм аа. Ингээд хамтран ажиллахад түшигтэй байдаг шүү. Чамдаа баярын мэндийг хүргэе хэмээн энэ цаг мөчид хамт олноос тань маш гоё гинтийн бэлэг илгээсэн байна. Маш их баярлалаа. Гэрэлт чи чаднаа. Бодлороо гэр чи бас чаднаа. Түгээрэл гэрэлт түгээр. За тэгээд бэлэг гинтийн байв юм ирнэ гэж төсөөлөжгүй байсан баг. Ерөөсөө төсөөлөхгүй шүү дээ. Одоо тэр бичлэгийг бас онцгойлон огтуд нь үзээд хамт олонных нь хүүхнүүд хараад сууж байгаа бол сэтгэлээсээ хуваалцаад баярлалаа гэж хэлдэг. За та нартайгаа хамт ажиллахад айгүй сайхан байдаг шүү. Та нартай маш их хайртай. Өдөр болгон ер нь бол залуу насыг одоо хамт олонтойгоо ер нь өнгөрөөж байгаа даа бид бүгдээрээ тий. Ихэнх өдөр маань яг энэ өрөөнд бид хэд яг өрнөдөг. Тий та нартай маш их хайртай. Баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр гинти бэж чадлаа. За тэгээд эрхэм бүсгүйчүүд хэлэхдээ өглөө босоод л бид хамтдаа уулздаг. Тэгэл орой болох орол буцдаг. Тэгэж бодохоор бидний амьдралын нэлээдгүй хугацаа хамт байдаг. Тийм учраас хамтдаа байхад үргэлж түшигтэй байдаг шүү. Налах салбарын ажилсаг бүсгүйчүүд удахгүй айлчлан ирж байгаа шинэ оноор ажлыг маналзуулнаа. Хамтран ажиллахад түшигтэй байдаг шүү. Харин өнөөдөр ажлаа хойшин тавиад хамгийн гоёор баярлаарай гэсэн шүү. Танд бас сайн сайхныг хүсье. Сайхан баярлаарай. Сайхан баярлалаа. За баярлалаа. Дүүрэн жаргалд өмбнаа найз минь. Дүүрэн олохгүй төрнө ханд минь. Дүрсгүй зангчин мэдхийн хот санаа зовхгүй би. Дэндүү хитээсэн үед чинь би байгаа шүү.